Эрт үрдийн цагт гэн Арханга нутагт нэгэн гүн гүнзгий худаг байж. Гэтэл тэрхүү худагаас аимшигт аврах том могой гарам ирж хүн амтныг зэлгэн идэж нутаг усыг сүрүүлэн ган гачиг өссөвжин зовлон авчирчээ. Ард олон аргаа баран сандарч нутгийнхаа хамгийн хүчтэй эрлэх сайн бүх бэлэгт гэх нэгэн эрд ил жилгэн аврал барьжээ. Бүх биелэгт бол ер бусын хүч бятаа нэгэн байлаа. Ард олныхоо зовлон сонсоод тэрээр даруй булган уулын зүг хөдөлж тэндээс нэгэн асар том хад булгалан авч үүрээд могоон зүг яаран өдөжээ. Тэр чулуу асар хүнд байсан тул тэрээр замдаа түр амс хийхээр нэгэн уулан дээр суув. Түүний суусан тэр уулан сандалч шиг дөрвөлжин моройтой босон тул алтан сандал уул гэж мэрлэгдэх болжээ. Амраад басхдаа бүх биелэгт хүч гарган газар тулж шүү шаа хэмээн дуу алдсанд тэр тал газар шүү шаа тал нэртэй усан гэдэг. Тэр ч байтугай газар тулсан гарынх нь 5 хөрөөних нь мөрөөр 5 хэсэг уул үүссэн өнөөдрийн 5 тээг уулс билээ. Ингээд бүх биелэгт баатар аврал могоотой хэдэн өдөр хэдэн шүн тулалцсны эцэст ялан дийлж өнөөх авчирсан чулуугаараа могоон толгойг даржээ. Энэ чулуу өнөөдрийн бидний мэдих алдарт тайхар чулуу юм. Гэвч могоо чулуун доороос мустран гарахтэйд байсан тул бүх биелэгт өөрийн ном сумаа чулуун дээр нь тавьсанд могоо хөдөлж чадхааргүй болсон гэдэг. Одоо ч гэсэн өндөр дээрээс тайхар чулууны орой руу харвал баатрын ном сум харагддаг хэмээн нутгийнхан хэлэлцдэг билээ.